Now, tell me who... Class? Hello. What are you doing? Where's the lasso of truth? Please don't get mad. Get mad? All set, Flash. Totally cool. Thanks for standing in, buddy. Whoa-who's never gonna know. Whoa. Booster Gold цаг хугацаагаар аялах чадвартай супер баатарч гэсэн чадвараа өөрийнхөө төлөө л ашигладаг зөв зүйлд ашигладгүй дүр. Batman, Catwoman хоёрын хуримд бэлэг барих гээд цаг хугацаагаар оролцсноос болж юу болж байгаа талаар энэ комикт гарна. Бичлэгээ дууссан зэрэг. Шатаж байгаа хотын дунд хаалж ордны Green Lantern битгий санаа зов. Чамд зориг байгаа цагт чи юу ч хийж болно. Би чамд жишээ харуулъя. Бүгд чамайг өөрийгөө өвтгөхийг чинь зөвшөөрөхгүй. Тийм биз? Энэ бол хамгийн чухал дүрм. Гэхдээ чамд хангалттай эр зориг байвал эхний дүрмийг алгасаж болно гэдэгт итгэлтэй байна. Чи хармаар байна уу гэд өөрийгөө Booster Gold-ийн нүдэн дээр алдаг. Үүнийг харсан Booster Gold ч Batman-ыг олохоор цааш нисж яваад Bat Signal-ыг олоход эвдэрсэн байдаг. Тэнгэрт Bat Signal-ыг гаргаад байж байхад нь хойноос нь хин нэгэн буутахад дайнд явах гэж байгаа юм шиг зэвсэг агссан Batman байж байдаг. Битгий хөдөл. Бас үх гэд бодоход нь би чамд бэлэгтэй гэд ярилцах гэж оролцсон ч Batman шууд нээж шидэд дэлбэрэлтэнд шууд газарт шидэгддэг. Бид түүнд бяслагны тавиур авч өгөх хэрэгтэй. Тэр зарцтай, орд арштай. Түүнд яагаад бяслагны тавиур хэрэг болно гэж гэхдээ Batman дээш нь татаад чи бол супер баатар. Бас миний хотод байна. Чи Joker-ийн хоронд хордсон байж магадгүй. Чамайг хортохоос ч өмнө ална. Өөр хин ирж байгаа гэхдээ скиц царайг нь уншаад Dick Grayson буюу хамгийн анхны Robin гэдгийг нь мэдээд хүлээснээсээ гарч жинхэнэ Batman буюу Bruce Wayne-ыг олохоор явна. Өнөөдөр Bruce Wayne төрсөн өдөр байдаг ба ээжтэйгээ бүжиглээд байж байхад нь цонх цөмлөөд Booster Gold ирж "Хөөе Batman, Bruce Wayne, би чамд бэлэгтэй" гэд ороод ирдэг. Bruce ч юу болоод байгааг ойлгохгүй болохоор Booster Gold тайлбарлаж байдаг. Удахгүй хөрөн болох гэж байгаа. Batman болон Catwoman чи гэрлэж байгаа. Чамд бэлэг хэрэгтэй. Гэхдээ би яаж бүх зүйл байгаа хүнд юу өгөх олж чадаагүй. Энэ бол скиц. Түүнд цаг хугацааны машин байдаг. Би өнгөрсөн рүү явж ээж авыг чи аварсан. Тэгээ чи юу болсныг харж байна. Бүх зүйл буруугаар иргсэн. Joker хаал өөрийгөө буудаж бүх зүйл шатаж байна. Бас Batman хүмүүсийг алж байна. Одоо чи юу болоод байгааг ойлголоо. Бид цаг хугацаагаар буцаж очоод эцэг ихийг чин алахгүй л дээ. Гэхдээ би үргэлж нэг зүйл биш байгааг мэдэрдэг байсан. Энэ дэлхий бас надад. Би үргэлж нэг зүйлийг зүүдэлдэг байсан. Миний эцэг их үхсэн. Бас нэг сов дунаж байгаа. Дараа нь өөрийгөө яг л сарсан багвахаа шиг хувцалсан байгааг хардаг байсан. Би чамайг ирнэ гэж мэдэж байсан. Харж байна уу? Энэ ертөнд сүрсэн найз минь. Чи засаж ятна. Чи над руу баярлаа гэж захиа явуулах гэж байгаа бол би нүүж байгаа. Гэхдээ би чамд шинэ хаягаа өгч чадна. Баярлаа гэд барьж байсан төмрөөрөө шууд скицийг эвддэг. Би чам руу Альфредийг явуулъя. Харж төөрмөр байдаг. Тэр чамаа гаргаж өгнө. Би үдшилэг рүү буцлаа. Өнөөдөр аав ээж маань хөрмөө. Би очихгүй байж болохгүй гэд яваад өгдөг. Нэг жилийн дараа Arkhamд дэлбэрэлт гарч Booster Gold Catwoman-г оргуулдаг. Өчигдөр хин нэгэн цуврал алуурчин Catwoman-г Arkhamаас оргуулсан байна лээ. Batman түүний араас хөөж эмх замраагүй байдал үүснэ. Эмх замбраагүй зогсоохын тулд Cobblepot гаалтай ажиллаж түүний цэргүүд ирнэ. Энэ бүх ажил миний хийсэн бүх зүйл юу ч биш болж байна. Би энэ хотын төлөө бүхнийг хийсэн ч бүтлгүйтлээ. Gotham болон мангасууд, Joker-ууд сарсан багвахаа шиг хувцалсан хүний дайны талбар болсон. Чи санахгүй байж магад. Гэхдээ Gotham Divajan байх ёстой байсан. Харин одоо бүх зүйл цус болсон. Arkham сүрсэн. Gotham сүрсэн. Бас би гэд гэнэт зүрхэн муудаад унаад өгнө. Booster Gold, Catwoman хоёр ярилцаж байдаг ба би бол Batman-ийн хамгийн том фэн. Нэг удаа Ivy дэлхийг эзлэх гэж орлоход Batman Harley-г авчирсан. Ivy Harley тайртай. Түүний төлөвлөгөө бүтсэн. Ингиж дэлхий аврагдсан. Магадгүй энэ шийдэл байх. Бид Batman-ыг юунд дуртайг олох хэрэгтэй. Чи бол Batman-ийн хайртай зүйл. Тэр чамд маш их хайртай. Тэр чиний төлөө маш их зүйлийг хийсэн. Чи ч гэсэн. Тэр чамтай гэрлэх гэж байгаа. Энд биш л дээ. Гэтэ өөр бодит байдалд. Бид Batman дээр очоод тэр чамайг харж чамайг хайрлана. Тэгээд чамтай гэрлэнэ. Энэ төлөвлөгөө чамд ямар сонсогдож байна? Үгүй ээ, чиний зүв.
Савхгүйгээр энэ бүтэхгүй. Би оёх гэж оролцсон л доо. Гэтэ би оёхтой сайн биш гэд Catwoman-д өмсгөл ойсон байдаг. Тагтан дээрээ Catwoman тамхи татах гэж байхад нь гинтл гаднаас нь автоматар шүршиж Бэтмен орж ирээд та хоёр үхэн гихтэн Booster Gold Бэтменийг унгаж тэд Wayne харш руу нисэн. Томас Wayne эмнэлгээсээ гарч биеийн сайжран гэртээ ирж хүүтэйгээ ярилцаж байхад нь Booster Gold Catwoman орж ирэхэд нь Catwoman шууд л Alfred-ийн хүзүүг самартахад Selina би асрамжийн газрыг хаасан. Хүүгмэн зүгээр орхих гэхэд шууд л Томсыг самардаж байхад Бэтмен ирж Catwoman-г будаж яг алах гэж байхад нь Бэтмений дөрвөн хурууг тастаж тэд туллаж эхэлдэг. Брюс ээжигээ зүгт гээд байж байхад Бэтмен Catwoman-г буудсан сумн нэвт гарч Марта оногдож Брюс ч уурандаа буу шүүрч аван Бэтменийг алдаг. Утаа арилахад Брюсийн аав ээж үхэж Бэтмен өөрийнхөө хайртай бүх хүмүүсээ алдсан байдаг. 1 жилийн дараа Скитс асч байгаагаар үйл явдал үргэлжилнэ. Wayne харшийн гадаа Брюс Бэтмен Catwoman-ы бордыг буудаж байхад нь радиогоор Скитс ассан ч зөвхөн Booster Gold-ийн дуу хоолойгоор ажилдаг болохоор ажиллахгүй байгаа талаар хэлнэ. Сахал үсэндээ баригдсан Booster Gold-ыг Брюс хүмүүстэй усанд оруулаад номын санд авчиргээд яваад өгдөг. Майкл Джон Картер Готэм их сургуулийн галзуу хөл бөмбөгийн од байсан. Тэр хүснээ хийдэг. Сургуульд ирэх хамгийн том хүн. Хүн бүр түүнийг гайхалтай гэж боддог. Мэдээж ирээдүйд. Гэвч түүний новшийн эцэг тоглолтуудаа мөнгөний төлөө албаар тоглолтондоо ялагд гэж тулгсан. Удаачгүй тэр баригдсан. Тэгээд тэр тэнэг ажил олж Метрополисын музейд ажиллаж эхэлсэн. Гэхдээ түүнд тэнэг ажил нь удахгүй таалагдаж эхэлсэн. Учир нь тэр 20 дугаар зууны баатруудыг судалж тэдэнд дуртай болж эхэлсэн. Мэдээж энэ бүхэн ирээдүйд. Тэгээд дараа нь тэнэг ажилтай ядуу залуу цаг хугацааны машин болон Legion Flight Ring, Brainiac Force Shield тулгаалж өнгөрсөн рүү аялж Супер Баатар болохоор шийдэж өмсгөлтэй болж Gold Star гэх нэртэй болсон ч тэд намайг Booster Gold гэж дууддаг болсон гэд өөрийн өнгөрсөн түүхээ хуваалцсан. Booster номын санд орж ирээд Skitsтэй ярьж байхад нь Bruce буу тулгаад Booster чи төхөөрөмжөд 1 жилийн өмнөх рүү намайг аваач гэж хэл. Тэгээд би Batman, Catwoman ээж аавыг минь алхаас нь өмнө ална. Төхөөрөмждөө намайг энд буцааж авчир гэж хэл. Хэрвээ өөр зүйл хийх гэвэл би төхөөрөмжөд дотор чинь тесрэх бөмбөг хийсэн. Эвдэрвэл Booster Gold-ийн хэрэг байхгүй. Миний сум чиний хойгийг нэвтэлж чадна. Энэ талаар бодоод ч хэрэггүй шүү. Биднийг 2000 хүлээ. Энэ сонин санагдаж магадгүй. Гэтэ энэ тэгж ажилдаггүй. Чи тодорхой өдөрлөө шилжих боломжгүй. Хамгийн шилдэг арга бол ямар нэгэн болсон явдал руу шилжих. Жишээ нь Booster Gold усанд орсны дараа ч юм уу Booster Gold ахаад үг дуурах хэрэггүй. Төхөөрөмжөнд миний эцэг их үхэхээс 10 минутын өмнө аваач гэж хэл. Чи түүнийг сонслоо. Биднийг Bruce Wayne-ийн эцэг их үхэхээс 10 минутын өмнө аваач гэд нүдээ анихт нь чи дөнгөж сая анивчсан уу? Үгүй тийм ээ би анивчсан. Миний нүд рүү ялаа орох гэж байсан болохоор л энд ямар ч ялаа байхгүй. Энэ чиний төлөвлөгөө юу? Чи үхсэн гэд буудахт нь Skits урдуур нь орж Booster Gold-ийн амийг аварч эвдэрнэ. Чи тгийх хэрэггүй байсан юм. Одоо бүх төлөвлөгөө бүтлгүйтлээ. Бид түүний эцэг ихийг аварсан үед буцаад ирчихэж. Одоо бид энийг зогсоох хэрэгтэй. Бид бүхнийг буцааж зөв болгож чадах байсан. ертөнцийг авраад буцах. Энэ төлөвлөгөө чамгүйгээр бүтэхгүй. Чамгүйгээр энд үрд гацчихлаа. Чи юу хийчих вэ? Би ирээдүгээс ирсэн. Би бүх баатруудыг харсан. Энэ гэр бүл минийхаас илүү дээр байсан. Тэгээд би өнгөрсөн рүү аялаж баатар болсон. Би гэр бүлийн нэг хэсэг. Миний хийсэн зүйл чиний хормын төлөө байсан. Би баатруудын хийдэг зүйлийг хийсэн. Гэр бүлийн хийдгийг. Би чамд бэлэгтэй гихтэн анх Брюс Вэйний гэр бүлийг аврах гэж ирсэн Booster Gold ирж сатаарсан хойгуур нь Брюстэй цуг ирсэн Booster Gold бууг нь авах гэж ноцолдож байхад тэнсэн суманд Брюсийн гэр бүлийг аврах гэж ирсэн Booster Gold бодуулж Брюс нөгөө Booster Gold-ыг алах гэж байхад Joy Chill харахуу булангаас гарч ирэн Брюсийн эцэг эхийг ална. Үүнийг харсан ирээдүйн Брюс амиа орлох гэж байхад нь Booster Gold болиулах гэж оролцсон ч Брюс өөрийгөө будаж бүх зүйл хэвэндээ орно. Энэ хүрээд өнөөдрийн бичлэг маань өндөрлөж байна. Хэрв та энэ бичлэг шиг комиктэй холбоотой бичлэг үзхийг хүсвэл лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.